Токиод Японд амьдарч байгаа хүмүүс нь анхаараарай. 12 сарын 6-нд хагасаа өдөр 12 цагаас 4 цагийн хооронд анхан шатны хөрөнгө оруулалт ба хувийн санхүүгийн сургалт болох гэж байгаа шүү. За, дэлгэрэнгүй мэдээлэл энэ постны доор эсвэл дээр байгаа шүү. За, контент өргөжлүүл. Market update автомобиль Японоос мэдлж байна. За, нефтний үн ханш ерөнхийдөө ёроолтой хурж байх шиг байна. Энэ ойролцооныг $50, $58-59 хавцаа sideways одоо явж гин. Өмнө бол нөгөө Иран, Израилийн маргаанаас болж ер нь бол нэлээд дэше явсан. Одоо юу жилж болох юм бэ гэх юм бол энэ жилийн 4 сараас ахуулаад оны эцэс хүртэл ер нь тогтвортой байлаа. Энэс дамжуулаад ер нь бол Хятадын эдийн засаг нэлээд их хожсон, Америкчууд хожсон гэх мэтчлэн яагаад гэх юм бол тэгээ нефтний үн ханш хямдхан байна гэдэг чинь эдийн засгийн өртөг бага байна гэсэн. За тэгээд эдийн засаг дотор үйл ажиллагаа явуулахын тулд эрчмүүлж юм тээвэрлэх хямдхан байх тусам эдийн засагт сайн би бас таад өмнө шинжилгээнд дээр юу хэлж ирсэн бэ гэх юм бол Dow Jones Transportation Index юу үзүүлж байгаа юм бэ гэх юм бол тээврийн компаниуд за DJT Donald J Trump бол биш Dow Jones Transportation Index ер нь бол эдийн засаг Америкийн эдийн засгийн мэдээллүүд нь сул байгаа. Тэгээд юу болсон бэ гэх юм бол өнгөрсөн жилийн 11 сараас ахуулаад Dow Jones Transportation Index нэлээд эрчтэй унсан та юу орж ийнэ гэх юм бол 17,000-аас $12,000 хүртэл унлаа. За тэгээд тэрнээс хойш юу болсон бэ гэх юм бол Dow Jones Transportation Index нэлээд хүчтэй recovery хийлээ. За энэ бол ер нь бол bottom байлаа гэж бодоход Dow Jones Transportation Index энэ жилийн 4 сараас өнөөдөр хүртэл бараг 33% өсөлтөө үзүүлсэн. Тэгээд та мэдж байгаа юм бол энэ тээврийн компаниуд юу юм бэ гэх юм бол эдийн засгийн цусны эргэлтийг ер нь бол илэрхийлж байгаа. Тэгээд Dow Jones Transportation Index энэ эрчээр ингээд өргөжлүүлээд дээшээ явах боломж хүчтэй юм бол энэ 18,000 17,500-аас 18,000 хүртэл ер нь бол явах боломжтой. Энэ хаашнаасаа гадна энэ юу үзүүлж байна гэх юм бол Америкийн эдийн засаг дотор тээврийн компаниуд ер нь бол үйл ажиллагаа нь буцаагаад сэрж байх шиг байна. Яг гэх юм бол эдний хувьцааны ханш нь sideways consolidation нас ер нь бол гараад та тарж байгаа юм бол энэ ерөөдөө энэ нэг fake out болсон, энд нэг fake out болсон. Одоо магадгүй ерөөдөө ингээд stable тогтвортой дээшээ явах магадлал байгаа. Тэгээ Dow Jones Transportation Index дээшээ явчих юм бол ер нь бол юу болох юм бэ гэх юм бол Америкийн хөрөнгийн зах зээл ер нь бол бас сайн явж байгаа гэсэн үг. Хувьцааны арилжаа хөрөнгө олт мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй, community байхгүй. Одоо сайн сонсоорой. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст манай рафтан чам дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За, хэдүүлээ бас өөр нэг индикаторыг харчи. Russell 2000. Энэ дотор бас нөгөө жижиг компаниуд бас байгаа. Энэ одоо S&P 500 шиг томоохон юмнууд биш дана жижиг компаниуд энэ дотор орсон байгаа. Та бас энд юу харж байна гэвэл тийм ээ 2022 оноос 2024 он хүртэл ер нь бол энэ sideways consolidation яваад тэгээд дараагийн шатанд гарах гэж үзээд failed харж байна. Эндээ ерөнхийдөө failed. За тэгээд энэ бол нэг томоохон fake out болоод тэгээд яг энэ support буюу resistance line дээр дэшээ гараад bounce хийгээд одоо ерөнхийдөө ингээд дэшээ явах хандлагатай байна. 50-day moving average 200-day moving average хоёлаа ерөнхийдөө uptrend дотор явж байгаа. Окей. За тэгээд Russell 2000 дотор хувьцаанууд нь ерөнхийдөө сэрж байгаа. Dow Jones Transportation Index хувьцаанууд нь өсөж байна.
Тэгээд нэмээд ер нь бол Америкийн эдийн засгийн мэдээллүүд нь ерөөдөө одоо сайжраад ирээд нэмээд энэ жилийн 12 сарын үеэр Америкийн төв банк Fed Fed rate ерөөдөө бууруулчих юм бол юу болох магадaltaй бэ гэх юм бол өмнө хэлжсэн Santa Rally болох магадaltaй. Тэгээд хэдүүлээ S&P 500-ыг жоохон ойрхоноосоо харах юм бол окей. Жоохон ойрхоноос орчээ. За ерөнхийдөө буцаагаад all time high руу дэшээ явах потенциал бол харагдаж байна. Энэ бол одоо жоохон support авч чадсан энэ хавар тий. Дэшээ яваад bounce хийгээд одоо ингээ өргөжлүүлээд дэшээ явж байгаа. Ер нь бол энэ өмнөх all time high дээр close хийж чадах юм бол тий daily chart-ийн хувьд head and shoulders байха болчихно. Яг гэх юм бол formation-ыг negate хийчихэж байгаа байхгүй. Тэгээд одоо ингээ баг харахад head and shoulders formation баг худлаа болж эхэлж байна. Тэгээ юу болж байна гэх юм бол энэ зах зээл маань айгүй хөөрхөн структуртэй болж эхэлж байгаа. Тэ. Хоёр удаа ерөөхдөө нэлийн эрчтэй унаад яг адилхан төвшинлөө унаад support авч чадлаа. Энэ хаваар ерөөхдөө олон хүмүүс ингээд аваад зараад тэгээд хажуу тийшээ ер нь бол одоо 9 сараас ахуулаад 12 сар хүртэл sideways consolidation явсан одоо гэж хэлж болно. Тэгээд одоо яах магадaltaй юм бэ гэх юм бол өргөжлөлт дэше явах магадaltaй. За хэдүүлээ одоо бас нэг QQQ харах юм бол тэнд бас юу харагдах юм тий? Арай болоогүй юм байна. QQQ дээр ер нь бол information negate хийхин тулд дахиад жоохон явах ёстой. Гэхдээ энэ яг хоо энэ арай гоё структур нь арай л замраагүй байна л да. Арай emotional тий? Хамаагүй эмоцтой харагдаж байгаа. Яг гэх юм бол нөө технологийн компаниуд байгаа нөө semiconductors, Nvidia тий эднээс болоод ер нь бол жоохон цэгцгүй явж байгаа. Гэхдээ S&P 500 харах юм бол айгүй цэгцтэй, гоё структуртэй, supportтэй ер нь бол зургаар явж байгаа. За алтан дээрээ ерөөхдөө бас яг адилхан та харж байгаа юм бол тий энэгээр нилээн дэшээ авирсан. Ер нь бол буцаагаад буусан. Тэгээд ингээд ерөөхдөө resistance болсон. Дахиад буулаа. Дахиад resistance болж гин. Тэгээд одоо зарах хүч нь ингээл буураад тэгээд юу болж байна гэх юм бол тий одоо энэ байна заяа. Энэгээр дамжаад цөмлөх гэж үтсэн. Failдсан. За окей. Эхний мөчлөг нь дууслаа. Дахиад цөмлөх гэж үзлээ. Failдлээ. Хоёр дахь мөчлөг нь ерөөхдөө дууслаа. За дахиад цөмлөх гэж үзэж байна. Ерөөхдөө оролдог гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо дахиад нэг хийж үзээд тэгээд хэдүүлээ харцгаая. Тэгээд та харж байгаа юм бол уналт нь ерөөхдөө багасаад байна. Тэ? Ер нь бол тэ. Зарах хүмүүс нь цөөрч байгаа. Авах хүмүүс нь ерөөхдөө нэмэгдэж байгаа. Тэгээд дараагийн үеэр ингээ эргээд тэ? Ингээд эргээд энэ дээрээ support аваад тэгэл өргөжлүүлээд дэшээ явах потенциал харагдаж байгаа. Алтны хувьд бол чартны структур надад бол таалагдж байгаа. Тийм би таад бас өмнө хэлжсэн. Окей. Мөнгө дээр ер нь бол адилхан. Гэхдээ таад харж байгаа юм бол хоёр дахь мөчлөгөн дээр ерөөхдөө цөмөлдсөн. Одоо ерөөхдөө буцаагаад буураад retest хийгээд дэшээ өргөжлүүлээд явах хандлагатай байх шиг байна. Тийм учраас хэдүүлээ бас curve mining жоохон нэмж авсан. Тэгээд яг curve mining-ийн чарт яг мөнгөний чарт шиг хүчтэй харагдахгүй нь яг хүмүүс арай сандарсан. Гэхдээ графикууд нь бүгдээрээ ерөөхдөө гоё харагдаж байгаа. Heckler mining-ийн чарт хамгийн гол нь бас айгүй хүчтэй, айгүй дайггүй харагдаж байгаа. Яг гэх юм бол тийм цэвэр мөнгөний баг олборлагч компани. Тэгээ энэгээр дамжуулаад айгүй дайггүй явж байгаа. За манай Mika Metals бас Matsa-гийг бас хальтныг харцгаая. Яа тэгээ Mika юу их магадaltaй юм бэ гэх юм бол ингээ жоохон хажуу тийш яваад тэгээд channel-ийн ороолоор буцаад дэше Matsa ер нь бол миний хувьд бол нэлээд undervalued stock тэ Matsa Resource за бас юу харагдаж байна гэх юм бол тэ ер нь бол нэлээд wide formation-аар одоо явж байгаа хүмүүс нэлээд эмоцтой энийг одоо арилжаалж байна. Та бас тий юу харагдаж байна гэх юм бол савлгааны зайнууд нь айгүй огцом. Тийм учраас хүмүүс энд бас нөгөө шийдвэр гаргахад бас нэлээд огцом. За тэгээд юу харагдаж байна гэх юм бол тий дэшээ явсан хүмүүс зарсан. Дахиад нэг цөмлөх гэж үзсэн, фейлдсэн. Энэ үеэр бас нөгөө алтны үн ханш нь collapse хийсэн. За тэгээд буцаагаад ерөөхдөө uptrend 50-day moving average доогоор орсон.
дахиад дээгүүр гарах гэж үзсэн fail-лээ. 50 day moving average дахиад дээгүүр гарах гэж үзсэн. Одоо амжилтлаа одоо retest хийгээд тэгээд магадлал маш өндөртэй одоо үргэлжлүүлээ дэшээ явах. Тэгээд үлээ support энэ бол нэг resistance support байна. Тэгээд нэг тодорхой юмнууд нь horizontally одоохоно харагддаг байгаа. Гэхдээ алтны ханш мөнгөний ханш ингээ харахаар матсаа дээрээ нэг санаа зовох юм байхгүй. За өчтөр бас юу болсон бэ гэх юм бол энэ quantum хувьцаанууд нь нэлээд дэше хөдөлсөн. Та харж байгаа юм бол IonQ дээрээ нэлээд хүчтэй candle дэше. Тэгээ хэдүүлээ юу хиймээр байна гэх юм бол одоо жоохон харцгаая. 50 day moving average-тэй золгоно. Тэгээд юу болохыг харцгаая. Sustained өнөөдөр дахиад өсөлттэй байх юм бол дахиад жоохон short нэмэн ер нь бол sector wide бүгдээрээ жоохон өссөн regarding таад харж байгаа юм бол бас ер нь бол энэ channel violate хийгээд дэшээ гарч чадсан RSI нь ер нь бол одоо нэг 50 F-тэй явж байгаа. Тэгээд энэ бол буцаагаад эргээд унах магадлал нь бол маш өндөртэй. Яг тийм юм ямар яриа гарсан бэ гэх юм бол Америкийн засгийн газар quantum хувьцаануудыг quantum research-ийг ингээ дэмжих магадлалтай. Аюултай юм юу юм бэ гэх юм бол тэр quantum хувьцаанууд ер нь бол нэг quantum computing дээр судалгаа нэг сүртэй хийхгүй байгаа. Тэ? Quantum хувьцаа, quantum sector-ыг жоохон хөгжүүлмээр байгаа юм бол Америкийн засгийн газар яг юу хийх ёстой юм бэ гэх юм бол их сургуулийн төвшөнд тэ профессорууд, судлаач нартай ингээ хамтарч ажиллах хэрэгтэй. Тэгээ зарим хүмүүс бас тиймэрхүү шүүмжүүдийг ярьж байгаа. Тэгээ QBTS, IonQ гэх мэт шиг харах юм бол ер нь бол тулцсан dilution явуулаад бараг scam явуулж байгаа. Тийм учраас тиймэрхүү scam-ид компанийг одоо засгийн газар аварна. Магадгүй Дональд Трампын засгийн газар тийм юм хийх магадлал бол байгаа. Гэхдээ тэгээ хэдүүлээ харцгаая. Одоохондоо бол quantum short-оо одоо нэмэхгүй төр зур харцгаая. Маргааш нөгөөдөр. Тэгээд зах зээл дээр ямар мэдээлэл гарна уу үгүй юу? Тэрэн дээр үндэслээд хэдүүлээ ерөнхийдөө шийдвэр гаргах шүү. За энэ 7 хоногт ер нь бол нэг сүртэй юм болсонгүй тий sideways consolidation нэлийн явсан. Алтны чарт илүү гоё болсон. Мөнгөний чарт бас илүү ойлгомжтой болж эхэлж байгаа. Тэгээ хэдүүлээ ер нь бол юу хүлээж байгаа юм бэ гэх юм бол ойролцоо тий 12 сарын дундуур Federal Reserve уулзсан шийдвэр гаргана. Тэг ямар шийдвэр гаргахын хэдүүлээ харцгаая. Хүүгийн төвшөнгөө бууруулах магадлал бол маш өндөртэй. Тэгээд хүүгийн төвшин буурах юм бол манай алт үргэлжлүүлээд дэше явчихна. За тэгээд 12 сарын 18-нд бас Европын холбоо уулзалттай. Тэгээд энэ Оросын төв банкны мөнгийг дээрэмдэх үгүй юу? Тэр шийдвэр нь бас гараагүй байгаа. Тэгээд тэр шийдвэр ерөнхийдөө гарч юм бол Европоос асар их мөнгө ер нь бол зүгтэн хаашаа явах магадaltaй юм бэ гэх юм бол энэ Америкийн бонд руу явж эхэлнэ. Dow Jones руу явна. Тэгээд Dow Jones тэр Европын шийдвэрээс болоод энэ Dow Jones бараг энэ 600 руу явах потенциал бол байгаа шүү. Окей, тэрийг хэдүүлээ ер нь бол анхааралтай гарах ёстой. Тийм, ер нь бол тийм blue chip stock руу нэлээд явна. Би бас өмнөх хэдэн контентуудаар хэлжсэн ер нь бол Европын банкны салбар, Европын эдийн засаг, Европын засгийн газрын бонд, евро Европын холбоо ерөөхдөө бүгдээрээ суурь ерөөхдөө алга дампуурах магадлал маш өндөртэй. Тэрийг зүгээр хүлээж байгаа. Тэгээ тэр болоод ирэх юм бол Америкийн засгийн газрын бонд эхлээд жоохон хямд үнэтэй болно. Яг хүмүлэн болгон Европын бондуудаа зараад Америкийн бондууд худалдаж авах тийм хөдөлгөөн эхэлсэн. Дараа нь ерөөхдөө евро буурна. Европын банкны секторын хувьцаанууд нь буурчна. Тэгээд юу болох юм бэ гэх юм бол Dow Jones руу мөнгө зүхтэн, Америкийн засгийн газар бонд руу орно, алт мөнгө рүү орно. Тэгээд энэ Европын холбоо яаж хэрхэн ямар хэлбэрээс бутрахын, задрахын хэдүүлээ харцгаая тэндээс бас муухай сонсогдож байна. Гэхдээ одоо өөр яах юм? Тэндээс бас ашиг олох боломжтой. За, тэгээд сургалтанд маргааш Токиодын сургалтанд бүртгүүлсэн хүмүүстэй тэгээд маргааш уулзъя. Тэгээд би чадах юм бол бүтэн сая өдөр өнгөрсөн 7 хоногийн дүгнэлт тиймэрхүү нэг видео хийгээд хичээ. Тэгээд бай бай. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл
яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та School дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.